Нийгмийн халамж үйлчилгээний хэлцээнд дэргэдэх Ахмадын цагаан уул амар суйллтын газрын гадна талбайн тогтчлтын ажлыг КОИКО олон улсын байгууллагын сайн дурын гишүүн ИНГ-ний санаачлагаар Солонгос улсын хөрөнгө оруулалтаар сүүдрүүч барих төсөл амжилттай хэрэгжиж өнөөдөр энэхүү нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн засаг дарга Цэвэн Аравдан нийгмийн халамж үйлчилгээний хэлцээний дарга Нохойж ав. Цагаан уул соёлын зохион байгуулагч Атар, КОИКО олон улсын байгууллагын менежер Хүнхэн Сүг, аймгийн Ахмадын хорооны дарга Дамбадар Жанаар оролцлоо. Нийгмийн халамж үйлчилгээний хэлцээнд дэргэдэг Ахмадын цагаан уул амар соёлын одоо хажууд манай ахмадуудын маань, амрагчдын маань, ховдчуудын маань бас чөлөө цагаа өнгөрөөх илүү одоо бас тогтвортой орчныг бүрдүүлэх байнга хөдөлгөөнтэй байх, биеийнхаа жилийн хөдөлгөөнийг гаргаж байх ийм сайхан болцоо олох одоо тоног төхөөрөмж энэ одоо орчныг бүрдүүлж өгөхөд олон улсын КОИКО байгууллага одоо Солонгосын засгийн газрын одоо том агентлаг КОИКОгийн шугамар орон нутагт ажиллаж байгаа манай сайн дурын ажилтнууд, олон улсын ажилтнууд тэр дундаа манай нийгмийн халамж үйлчилгээний хэлцээнд ажиллаж байгаа манай ИГ болон бус хүмүүс хамтраад төсөл бичээд төсвөөс гадуур их усрээс мөнгө олоод бас ийм сайхан төвчлөлтийн ажлыг хийж өгсөн сайхан одоо үйл явдал болж байна. Ахмадын цагаан уул амрал суйллын газрын гаднах талбайн тогтчлтын ажил өнгөрсөн 4-р сарын ихэр эхлэн 1 сарын хугацаанд хэрэгжиж 2 сүүдрөвч явган хүний дасгалын зам, чирэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ногоон байгууламж, нарны зайн гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд гаднах талбайн тогтчлтын ажилд нийтдээ 23 сая $. Хөрөнгө оруулалт хийжээ. Ховд аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтээс Солонгосын КОИКО олон улсын байгууллагатай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд одоо манайд бас сайн дурын нийгмийн ажилтан ажилладаг. Нийгмийн ажилтнаараа дамжуулаад бид нар бас төсөл бичээд өөрийнхөө одоо хэлтсэнд дэрэгдэх цагаан уул Ахмадын амар суйлийн үүдэнд бас ахмадуудын амрах ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр бас энэ сүүдрөвч, зам, бас чирэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, замс ногоон байгууламжууд ингээд энийг одоо байгуулсан байгаа. Энэ одоо КОИКО олон улсын байгууллагын хөрөнгөөр тэг санхүүжилтээр хийгдсэн. Өнөөдөр одоо хийж дуусаад нээлтийнхаа үйл ажиллагаа хийж байна. Тэгээд энэ манай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж замын одоо Ховд аймгийнхаа ахмадуудын амрах ая тухтай орчин бүрдүүлж өгч байгаа КОИКО олон улсын байгууллагын хамт олонд бас хэлтсийнхаа нийт хамт олонны зүгээс Ховд аймгийнхаа ахмадуудынхаа одоо өмнөөс одоо бас талархлаа илэрхийлж КОИКО олон улсын байгууллагын одоо хамт олонд ажлын амжилт одоо сайхан бүхнийг сөөрөөё гэж бодож байна. Ахмадын цагаан уул амрал суйллын газрын гадна талбайн тогтчлтын ажлыг ийхүү хийж гүйцэтгснээр тус амралтын газраар үйлчлүүлэх ахмадууд ая тухтай орчинд амарч соёлоолох нөхцөл бүрдэж байгаад ахмадууд сэтгэл хангалуун байлаа. Энэхүү тогтчлтын ажил бол манай ахмад наснуудыг тавтай тухтай амарч соёлоос одоо ихээхэн ачааллуудтай ийм арга хэмжээ боллоо. Өнөөдөр энэхүү чухал арга хэмжээний нээлтэнд аймгийн засаг дарга оролцлоо. Одоо Алтай сумаас ирж байгаа ахмадууд аймгийн төвийн ахмадууд нөлөөлж оролцож байна. Энэ ахмадуудтай зориулж ийм сайхан юм хийж өгсөнд бид их баяртай байна. Тэгээд одоо цаашдаа бол одоо энэнийг халамж үйлчилгээний хэлтээс энэ цагаан уул амралтын хамт олон амарч байгаа ахмадууд улам сайхан тогтцоолж одоо үүнийг бүр сайхан одоо ажилуулах нь их боломжтой гэж би үзэж байна. Цагаан уул амрал суйллын газар нь жилийн 4 улирлын турш улирлын онцлог тохируулсан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэг ээлжиндээ 20-25 хүний хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Ийхүү гаднах талбайг эрүүлжүүлэн чирэгжүүлэх зорилтойгоор тохижуулсан үйл ажиллагааг нь улам сайжруулж байгаагийн нэгэн жишээ юм а. Гадуудрахтаа баярлалаа.